Спутник Монгол радио 92.5 хууль эрх зүйн болон эхэлж байна. Өнөөдрийн зочноор бол өмгөөлөгч Бат Утхан хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу Бат Утхан? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За тэгэхээр битүүрийн зүгээс сонсогч нартай өнөөдөр ямар сэдвийг бэлдэж ирвэ гэхээр өсвөр насны хүүхдийг гэмтэргээс ууршлан сэргийлэх тухай хууль эрх зүйн зохицуулалт болон практик түгээмэл тохиогдолж байгаа үйл явдлууд дээр сонсогч нартай одоо мэдээлэл болгон бэлтгэн хүргэсэн байгаа. За энэ сэдвэр тэгээд чөлөөтэй сайхан ярилцъя те. Тэгээ. За тэгэхээр Бат Утхны маань хувьд бол өсвөр насны хүүхдүүдийг гэмтэргээс ууршлан сэргийлэхтэй холбоотойгоор пробоно хөтөлбөр болон 10 жилийн хөтөлбөрийн сургуулиудад маш их лекц уншиж баггүй ажлыг хийсэн хүн байгаа. Тэгэхээр Бат Утхнаас асууя. Ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн гэмтэрэг үйлдэж байгаа сэтгэл зүйн онцлог хэрхэн ууршлан сэргийлэх үү гэдэг дээр төлхөө одоо юуг анхааруул зохистой вэ? Тэгэхээр яг өсвөр насны хүүхдүүд гэхээр манай хуулийн чинь бас ялгамжтай зохицуулалт байгаа. За ер нь бол шилжилтийн насны хүүхдүүдийг гэдэг ойлгоё те инженеэр. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь манай эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн зааснаар 14 наснаас эхлээд хариуцлага хүлээж байгаа. За 14 наснаас эхэлдэг хариуцлага хүлээдэг 8 гэмтэрэг байна. За зөрчлийн хуулийн зааснаар нэг 10 орчим зөрчил байгаа 14 наснаас эхлээд одоо торгодог, баримтчилдаг те эрүүгийн хуулийн зааснаар бол одоо нийт тусдаа ажил хийлдэг тийм 20 хэл оноодог гэх мэтчлээ ингээд хуулийн зохицуулалт байна. Гол нь нөгөө хүүхдүүд маань энэ зохицуулалтаа мэддэггүй 14 наснаас хариуцлага хүлээнэ гэдгээ ерөөсөө сайн ухамсарлаж ойлгоогүй байдаг. Одоо 10 хэрэг тутмын нэг нь бол насан туршийн хүүхд тохирогч болдог, 10 хэрэг тутам дээр бол нэг нь бол насан туршийн хүүхд холбогдогч болсон байдаг байхгүй. Энийг сургалтын явцад одоо сургалт хичээл зааж энэ хүүхдүүд чинь хэрэгт холбогдож хүүхдүүд ч тэр хүүхдүүд гэмтэргээс өрсөн сэргийлэх сургалт зааж энэ явцад ингээд судалгаа авахаар ерөөс хууль эрх зүйн мэдлэг тутамгаас болол хэрэгт холбогдсон юм байна. 10 хүүхд тутмаас судалгаа авахад 2 нь л хуулиа мэдчихсэн байгаа. 8 нь бол огт хууль эрх зүйн мэдлэгүүгээс болоод ингээд хэрэгт холбогдсон байдаг гэсэн. 10 хэрэг тутмын нэг нь гэдэг бол маш өндөр тоо байна шүү дээ. Тийм ер нь 10 хэрэг тутмын нэг нь бол насан туршийн хүүхд тохирогч болдог, 10 хэрэг тутмын нэг нь бол насан туршийн хүүхд холбогдогч болсон байдаг. Тэгээ ер нь бол гэмт хэрэг гэдэг чинь өөрөө хууль эрх зүйн ойлголтоос гадна сэтгэл зүйн ойлголт байхгүй. Хүн харахад гэмт хэрэг гараад байна гэдэг чинь үйл явдал үр дагавар хор уршиг байна гэсэн үг. Боснын дараа. Нөгөө талаараа энэ гэмт хэрэг үйлдээд байна гэж чинь сэтгүүний сэтгэл зүйтэй шууд холбоотой. Жишээ нь сая нэг хэрэг дээр ингээд ажиллалаа. Тухайн холбогдогч байсан. Холбогдогч хүүхэд маань ингээд багасаа эцэг ихээсээ хол өссөн. За тэгээд нилээн одоо хулгай их сонирхолтой. Тэг яагаад ингээд 3 дахь шийтгүүлж байгаа хулгай хэрэг дээр яагаад ийм болсон гэхээр ээж аваас авах тэр урам зориг гэдэг юм байхгүй. Баг багтаа ингээд эмээтэйгээ байждаг. Нэг өдөр найз нарынхаа одоо уруу таталгаа нэг уц очиод авчих гэдэг нөхөр очиод авчиж байгаа байхгүй. Оо чи өстө ямар мундаг юм бэ? Ямар зоригтой юм бэ? Өстө супер залуу өнгөт. Тэр хизээж сонсож байгааг урам зоригийг авч байгаа найз нараасаа. За дараагийн удаан дахиад явж итэл нэг найз нар тэнд уц байна авчихгүйт нөгөө дахиад магтаал авахгаа те. Ингээ явж уцыг авчдаг. Ингээ явсаар байгаа нилээ олон уц авсан 3 ч удаа ингээд улгаа хэрэг дээр яаш итгэл авч яадаг. Гэтэл чи энэ хүүхдийн яг хэрэгцээ нь юу байсан гэхээр нөгөө урам зоригтой байх те. Одоо Маслоугийн хэрэгцээний шатлын онол байгаа шүү дээ. Үндсэн хэрэгцээ те материалын хэрэгцээ байна. За сэтгэл санааны хэрэгцээ сүүлийн үед бол бүр ороод ирсэн. Энэ дээр бол яг өөрөөрөө байгаагаар хүлийн зөвшөөрөгд урам зориг авах те үнэлэгдэх гээд тэр өөрийнхөө үнэлэмжээ авахын тулд хулгай хийж авч байгаа байхгүй. Найз нар болохоор өө чи өстө мундаг хулгай ажиллаж одоо үнтэй уц хулгайс байна мундаг байна гэдэг нөгөө нөхөр чинь уцыг авч яадаг те. Бас нэг хэдэн жилийн өмнөх хэрэг дээр ажилласан 2 найз ингээд хотод орж ирээд 10-аад төгсөд хотод орж ирээд ажил хийгээд анхныхаа цалингаа аваад юу яачих жижигхэн өрөө түрээсэлсэн байсан анхны цалингаа аваад тэгээд нөгөө нөхөр хоёул нэг жил арх аваад уулаа тэгээд нийлээ халаад гэсэн нэг найз нь хэлж байгаа. Хоол хийжсэн чинь новшоо над хоолоо хурдан хийгээд Тэнгүүт нөгөөд чинь новшоо гэж хэлүүлсэн нөхөр төмс арилгаж яасан утгаараа найзыгаа дүртэж байгаа байхгүй. За тэгээд тэр дүрсэн нөхрийг өмгөөлөд явж байгаа. За та чи одоо найзыгаа новшоо гэж хэлсний төлөө утгалаад тахтай яад юм бэ гэдгсэн чинь. Уу наа чи 10 жилийн турш новшоо гэсэн юм аа. Нэгөөсөө одоо 10 хүртэл нэг ангис сурсан. Юм болохоор л новшоо гэж хэлдэг. Би өөр новш гэдэг үгийг үзэн яддаг бас. Тэгэл
өөр ирэхгүй тэсрээ дүрцэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо нөгөө сэтгэл зүйн гэмтэл авсан тий. Энэ зүйл маань яг тухайн момент лагшинд илрэн гараад гэмт хэрэг хийж гин гэсэн үг. Тэгэхээр ер нь гэмт хэрэг гэдэг чи өөрөө яг давхар сэтгэл зүйн асуудал байгаа. Энийг болохоор гэмт хэрэг одоо гэмт хэрэгээс үрсэн зэрэг криминологийн шинжилгээ ухаан судлал л да. Тэгэхээр ерөнхийдөө бол бас энэ сургалт судалгаа одоо судалгаанууд бас хийгдээл явж байна. Гэхдээ бол бүр тийм цогц хэмжээнд бол бас хийгдсэн судалгаа бол манайд бас харамсалтай байхгүй л байгаа юм. Миний хувьд бас өсвөр насны хүүхдүүдийг баггүй өмгөөлж исэн. Энэ дээр яг нэг онцлогийг би бол анзаарсан. Өсвөр насны хүүхдүүд дээр. Юу гэхээр үзэж байгаа киноч байдаг юм уу, контентнаас хамаарат насанд хүрсэн хүн бол тэнийг фильтр одоо цензуртэй үзэн тийм үү. Энэ бол кино гэдэг бүтээл гэдгээр нь харна. Гэтэл хүүхд бол тэрнийг шууд туршиж үзэх юмсан гэдэг сэтэл төрөл тэнийг шууд л хэрэгжүүлдэг юм. Одоо юунаас ч эргээд үр дагавар гэдэг нь бас айхгүйгээр хэрэгжүүлдэг юм байна гэж миний зүгээс бол анзаарсан. Миний өмгөөлжсэн хэрэг дээр бол өсвөр насны нэг 3 хүүхэд нийлээд тээврийн хэрэгсэл хулгайлж цухтаадаг. Яг нөгөө өмчлөх эрхийг аваад байгаа юм гэхэлэр биш. Зүгээр тухайн машинаар дрифт хийж үтсэн байгаа. Цагдаагаас цухтааж үтсэн байгаа юмсан. Тэгэл дураараа унж байгаа л нэг жалах юм хаан чинь нэг гудамд хичээл яваад өгдөг. Ингээд нөгөөдх маань хулгай хэрэгээр ингээд сэтгэлсэн чинь үзэндээ бол хулгайлах юм шинжгүй зүгээр тухайн машиныг авч ундаг байсан. Тэгэхээр хүүхдийн маань онцлог өөрөө бас гэмтэрэгт уруу татагдах тийм юмыг даган дуурайх гэдэг дээр насан туршны өмнө яжууд бол газар тэнгэр шиг ялгаатай. Тэгэхээр энэ үүнтэй холбоотойгоор мэдээж 10 жилийн хүүхдүүд лүгөө бид өнөөдөр анхаар чинь гэмтэрэгээс хэрхэн урсан сэргийлэх юм болохгүй ойлгуулах нь зүйтэй юм байна гэж өнөөдөр ойлголоо. Яг энэ үүсэлт бол Батотхон өмгөөлөгч бол гар бие оролцоод багагүй хугацаанд маш олон одоогор хичнээн сургууль одоогор 2009 оноос хойш бараг 100 гаруй сургуулийн 75 мянган хүүхэд хичээл зааж байна. Дөө ер нь бол 12 жил зааж байна. 9-өөс 12 дугаар, 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд Тэмс. Одоо мэрэгжил сургууль, Мэсүтийн үеийн сурагчид, одоо оюутнууд, 1-2 дугаар курсын оюутнууд гэд олон байна л да. Тэгэхээр энэ үйлсд гар бие оролцоод ийм идэвхтэй нийгмийн хариуцлаганд сайн дураараа хийж байгаа Батотхон өмгөөлөгчтэй сонсогч нарын зүгээс баярлалаа, гялалаа гэж хэлээ те. За баярлалаа. За тэгэхээр түлхүү одоо яг өсвөр насны хүүхдүүд маань өнөөдөр яг ямар гэмт хэрэгтэй илүү холбогдож байна. Ер нь бол хамгийн их холбогддог гэмт хэрэгч хулгайн гэмт хэрэгчтэй те. За дээр нь бол нөгөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй бас те. Амби эрүүл. Одоо харилцан зодоо их гардаг те, хоорондоо зодтолдог. Тэгэхээр чи нөгөө гэмтлийн зэрэгээр нь одоо манад бол гэмтлийн зэрэг буруу ангилж байна. Хөнгөн хүнд төр хүнд гээд хөнгөн гэмтэл бол одоо гар уруугаар майждаг, хомсаар майжчих юм бол чанаадаа зөвхрүүлчих юм бол хөнгөн гар урууг нь хугалчих юм бол хүндөвтөр те. За одоо идэрхтний үйл ажиллагааг нь хагацуулаад одоо ихэнх тохиолдол одоо хутгалт юм уу, толгой тарих одоо дагс гавлыясыг цөм зөгтөх юм. Энэ тохиолдолд хүнд гэмтэл гарч байгаа. Энийгээ дагаад нөгөө яаш итгэл нь өөр. Дээр нь 2024 оны 7 сарын 3-наас эхлээ сэтгэл санааны хохирол гэж тоосдог болсон тий. Хөнгөн гэмт хэрэг дээр нэг хүүхд өшгөлдөг эргээд тэн дээр 3 яаш итгэлээ аавн торгуулд юм одоо яаш итгэл аавн дээр нь 3 сая 500-аас 8 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол төлнө. Тэгээ дээр нэмжлэгээний зардал төлнө. Хүндвтэр гэмт хэрэг дээр одоо ямар одоо бүлгэлсэн юм уу, ямар байдлаар гэмт хэрэгүүлсэн гэдгээс хамаарат одоо чи 1-ээс 3 жилийн хорих алавд юм уу, эсвэл 450 мянгаас 5 сая төгрөгөөр торгуулд юм уу. За эмчилгээний зардлын дээр нь төлн дээр нь сэтгэл санааны хохирол 10-аас 20 сая төгрөг төлж байгаа байхгүй. Хүнд гэмт хэрэг дээр бол за мэдээж яаш итгэл аавна эмчилгээний зардлын төлн сэтгэл санааны хохиролч одоо 30 сая тий. За ер нь бол давуу тал дэвшилттэй юм байна. Одоо сэтгэл санааны хохирол хичээл номдоо хүн зодоочдөг хичээл номдоо явж чадахгүй нэгэд тэр өмнө нь бол тэгэл эмчилгээний зардал хэдэн төгрөг аваад салдаг байсан бол одоо сэтгэл санааны хохирол бас тодорхой хэмжээнд одоо хангалттай бүрэн 100% хангалттай бичих тодорхой хэмжээнд бол сэтгэл санааны хохирлоо барагдуулаад авчиж байгаа. За ер нь бол хүний амь насыг бол анх удаага Монгол улсад үнэлсэн шүү дээ тий. Тэгсэн. За ингээд яг өнөөдрийн байдлаар бол энэ аргачлалаар бодохоор 120 орчим сая төгрөг байгаа байхгүй тий. Санаатай болгоомжгүй гэмтэр дээр одоо хүний амь насыг одоо буснууллаа гэхэд зүгээр сураан за чи авахд нэг сураантай хөвгт явж байгаад 16 наснд хүрсэн сураантай хөвгт явж байгаад гарсан дээр хүн дээрээ амнасыг одоо охируулчлаа гэхэд одоо бусдын амьсыг болгоомжгүй хөнөөсөн гэд яш итгэл аваад ажил явдлын зардлыг төлн дээр нь
эцэг санааны охирол чинь 120 сая хүртэл төлөх байхгүй юу. Тэгэхээр нөгөө сүүлийн үеч сураа онаал давхилдаад байдаг. Эргээд эрүүгээ хариуцлага явж байна. Иргэний журмаар хохирол хор уршиг төлөх асуудал явж байна гэдэг олон үр дагаврууд байдаг л та. Тэгэхээр энэ болгоныг нөгөө өсвөр насны хүүхд чинь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг л очиж яг ийм учиртай гэдгийг тэр хүүхдүүдийн сэтгхүй тохирсон энгийн аргаар бодлого одоо кейс ашиглаад бодуулаад те зүгээр хулгай бити хийгээд тэгэхээр хүүхд хүлээж авахгүй байхгүй юу. Маш сонирхолтой кейс бодуулаад одоо автобусанд суугаа явж итэл хүний шинжилгээнд өгчээсэн савта шээс алга болсон бол энэ гэмт хэрэг мөн үү? За энэ одоо скватер дүүрэгт явжсэн бол аль хаан цагдаа тандах вэ гэдэг юм уу? Одоо цагдаа энийг авч шалгах ёстой юу гэдэг ингийн сонирхолтой бодлогон дээр түшиглээд ингийн асуултууд тавиад эндээ эргүүлээд хариулаад дээр нь өөрөө би ч одоо 22 жил мөгөөлөгчөөр ажиллаж байна. Өөрөө ажиллаж байсан нөгөө хулгайн одоо хэрэг дээр яаж шийтгүүлсэн эсвэл нөгөө хохирсон хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал ямар байдгийг гэдэг ингээ ярихаар хүүхдүүд маш сайн хүлээж авдаг. Миний хувьд бол 2005 6 онд бас насан туршийн хүүхдүүдийн хойрхон ангид очижэл заадаг байсан. Энэ хүүхдүүдтэй бол бас нэлээд олон жил ажиллаж ийн л да. Өмгөөллөөс гадна сургалт судалгаа зөвлөгөө гээл явна тий. За тэгэхээр одоо хичээл сургууль амарчлаа тий. Тэгэхээр хүүхдүүд маань нөгөө хичээл сургууль орж явахад л өдрийн тал нь сургуулийн хяналтанд үлдсэн цагт нь гэртээ байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд маань чөлөө цаг одоо ихсэн цусланы явна одоо стожинкын яриад байгаа сургуулийн журнал холхилддаг цаг үе эхэлжлээ тий. Үүнтэй холбоотойгоор одоо эцэг эхийн зүгээс юуг анхааруул зөвхтэй бол энэ ер нь бол одоо 10 хэрэг дутам дээр судалгаагаар 2 нь бол давтан гэмтэрэг байдаг гэдэг судалгаа байдаг хгүй ер нь олон улсад. За 8 хүүхэд нь одоо 10 хүүхэд ял авлаа гэхэд 8 нь бол дахиж шийтгүүлэхгүй тий. 20 ял авлаа гэж 2 нь бол 2 дахь 3 дахь 4 дахь юм ингээд давтан гэмтэрэг явдаг. Энэ хүүхдүүдээр судлаад үзэхээр тэр хүүхдүүдийн 80-аас 90% нь аавгүй байсан байдаг бүр юм олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр ерөөсөө гэр бүлийн хараа хяналт гэдэг чинь нэг номерт. Миний хувьд бас өнгөрсөн 7 хоног сэтгэл судлаар бакалавр мэрэгчлэр одоо төгслөө л дөө. Бакалавр зэрэг хамгаалаа. Тэгэхээр сэтгэл судлалын онлын үүднээс одоо зөвлөгөө өгөх юм бол өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгөх юм бол зөвхөн тэр хүүхдэд зөвлөгөө өгөө зогсохгүй заавал аав ээж одоо тэр хинтээ хамт амьдэрдیں۔ Тэ тэр хүмүүсийн зөвлөгөө өгөн тэр амьдардаг орчин, сургууль, соёл тэр бүхэлдээ орчноор нь судлаад орчны судлаа зөвлөгөө гэж заадаг л да шиг одоо юм модернж байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлнэ гэхээр зөвхөн тэр хүүхдийн асуудал биш байхгүй. Ард нь эцэгхийн асуудал байна, хараа хяналтын асуудал байна. Ер нь бол нэг номерт штэ хараа хяналт. Эцэгхийн одоо хүүхдэд анхаарал тавиад байвал тэр хүүхд чинь одоо мэдээж аав нь юугээ явж байгааг нь анхаарч хахад бол эрэгт холбогдоод явахгүй л дээ тодорхой хэмжээтэй. Бүр хайчиж болохгүй л гэсэн. Тэгэхээр ер нь манад бол одоо энэ эцэгхийн оролцоог дэмжсэн бас хууль эрх зүйн зохицуултууд ер нь бол нэлээд шаардлагатай гэж боддог байхгүй. Миний хувьд бол одоо манай том хүүхэд 12 дугаар ангид төгсөөл хэдэ оюутан болсон. Би тэгэхэд 10 жилийн турш эцэгхийн зөвлөлийн дарга гэж үйж байгаа. Дунд хүүхэд одоо 11 дугаар ангид 9 жилийн хугацаанд эцэгхийн зөвлөлийн дарга гэж үйгээд ингээд нөгөө сургуулийн бүх үйл ажиллагаанд оролцоо, сургууль нь үн төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөөд сургуулийн сайн дурын хуулийн зөвлөгөл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ч бүх ажиллагаанд нь оролцохоор хүүхд маань хаана юу хийж гин, хинтээ нийлж гин, юу болж гин, багш нартай ч найз одоо хүүхдийн тэр нэр хүнд нөлөөж тийм төсч байна. Эргээд хүүхдээ ч гэсэн хараа хяналт тавьчихна. Айгүй олон давуу тал байна. Тэгэхээр энэ болгоныг бол бас одоо байгууллага бол хүүхдийн эцсийн хуралд явна гэхэд тухайн байгууллага ойлгоод эцсийн хуралд явуулах хэрэгтэй байхгүй. Гэр бүл нэг номерт шүү дээ, тий. Тэнд нэг гэр бүл хүүхд асуудалд орчод байдаг. Мэдээж анхаарал нь ажил дээрээ 100% төвлөрөхгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр эхчүүдийн оролцоо бол маш өндөр гэж хэлж байна шүү дээ. 80% эцэггүй байсан гэдэг. Тэгээ энэ болохоор бүр олон улсын судалгаа байдаг бүр батлагдсан. Тэгэхээр айл гэр бүл эцэг гэдэг хүн бол хүүхдтэй үлгэр дуурайл үзүүлж болж болохгүй айл болох зааж өгөх гол хүн байна гэж харж болох нь шүү дээ. Ер нь бол ингэм яриад байна шүү. Гэхдээ одоо энэ бол бас өрөөсгөд гэж яах юм уу? Аавын нөлөө, ээжийн нөлөөнөөс 5 биш 50 дахин нөлөөтэй гэдэг. Хүүхдэд очиод за ингээрээ хийгээрээ ингэж хийгээрээ гэдэг юм уу нэг үлгэрлээд одоо үзүүлчихээ тэр хүүхд тэрийг л дуурайд. Хүүхд чинь ер нь бол тойл шүү дээ, тэ эцсийн тойл тэрийг л тусгаж аавна л та. Сайн нэг юм өгöd шүү дээ. Еврог сайн аав
10 багштай тэнцдэг гэж те. 10 багш одоо ямар мундаг супер багш юу дээ. Тэгэхэд сайн аав бол ямар ч багшаас илүү чухал нөлөөтэй л гэсэн үг байхгүй те. Одоо яг харамслаа манай одоо сүүлийн үед бараг 10 гэр бүлийн 6-аас 8 салж гин гэд. Тэгэхээр нөгөө энэ гэмтригээс урьдчилан сэргийлэн гэдэг чинь зөвхөн тэр хүүхдэд тулгамдах биш, нийгмийн одоо архиталт, гэр бүл салт, ядуурл гэдэг бүх системийн л асуудал байхгүй. Цогцоор нь л шийдвэрлэхгүй бол макро микро бүх төвшөндөө эргээд нөгөө яг л хүүхдэд амьдрал дээр нөлөөлж идэг. Гисд нь хоол байхгүй бол тэг өсөө тэр өгч гараал хулгай штэ. Яага хоолг байгаа аав нь ажилгүй, яага аавын ажлаас нь халтсан нэг намын юмнаас болоод байд юм уу те. Юу байд юм одоо ямар асуудал байд ингээд тэр болгоныг л цогцоор нь юу сэтгэл зүйн эрүүл мэнд гэдгийг бол анхаарах ёстой юм байл. Энэ сэтгэл судлал сурснаас хойш бол нэлээд ойлгож байна. Одоо ингээд яал идлээд нэг хүүхэд гараад ирж байгаа байхгүй 2 жил хойрхаал идлээд хүүхдээ ороход. За тэрнтэй ингээд нүрээ хараа суухад ярилцахад нэг цаг ярилцахад тэр хүүхд чинь ингээд мөрдөн байцаалтын шатанд ингээд цагдаа мөрдөгчнөр ингээд дуудаал те. Мэдээж өмгөөлөгчтэй явсан ч гэсэн айцтай, сэтгэл гутралтай, сэтгэл дөгшилтэй те. Тэнд очиод шоронд очиход нөгөө хүүхдээ чинь чи яал аваад хойрох айл авахд шорон хойрох хүүхдээ ярих юм байд гэдэг ямар сэтгэл зүйн бэлтгэд байхгүй очиж байгаа байхгүй юу. Тас яг нэг 40-с 50 хүүхдэл байдаг л да хүүхдээ ярих ангич ер нь ойролцоогоор тий. Тэг чин тэнд янз янзын яаж итгэл авс янз янзын хүүхдүүдэд яаж харилцах хэвтэй юм. Хэрэг одоо ер нь миний бодлоор бол ингээд хэрэгт хохирогч холбогдчоор татагтаал ороод ирлээ гэхэд мөрдөн байцаах одоо тэр цагдаагийн хэлтээр нэг сэтгэл зүйч байх хэвтэй юм шиг байгаа. За миний дүү тайвшир нэгдүгээр чи ялтан болоогүй. Тэр хүүхдийг тайвшруулаад за одоо чи бол өмгөөлөгчтэй мэдүүлэг. Манай хуулиар чи одоо шүүгдэх ширэгт сэжигдэгдээд одоо сэжигсэн ялтгсээр татагтаад юм одоо гин буруудтай гэж сэрдэх юм бол заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг өгдөг бол хохирогчдэр тэрийг шаарддаг байхгүй юу? Заавал өмгөөлөгчтэй байх албагүй. Тэгэхээр тэр хууль эрх зүйн ойлголтын ч хэлээд эргээд тэр хүүхдэд хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг байна тэр сэтгэл зүйч. За чамаас 2-3 удаа ингээд мөрдөгч мэдүүлэг аваад айц сандрах юм байхгүй. Энэ юм чи ажиллаа хийж байгаа. Чи мэдүүлэг өгж ийн гэдэг чинь одоо ял авж байгаа ялтан гэсэн үг биш ээ гэд. За магадгүй тэр хүүхд явсаар байгаа шүүхтээр очлоо ял авахлаа те. За шүүхтээр ял аваад хорих ял аваад явлаа гэхэд тэр хүүхдтэй нөгөө сэтгэл зүйч ажиллаа. За хүүхдээ хорих гэдэг чинь юм байдаг. Тэр сэтгэл зүйч нь өөрөө тэр хүүхдээ хориход очиод үзэх хэрэгтэй байхгүй. Орчинд нь ажиллаад ийм орчин хүлээн. Хоол унд нь ийм байна. Хичээл номдоо сурахад чи ингээд анхаарэ гэ те. Манай ч одоо хүүхдээ хорих анги чи хаан бол дүр бас дугаар сургууль гэж сургууль боловсролын эзэмшүүлэн явж байгаа штэ болно. Тэгэхээр тэрийг ингээд сэтгэл зүйн хувьд бэлдэх хэрэгтэй юм байлээ. Нөгөө чинь цагдаагийн шатан цагт мөрдөн байцаалтай шинд айж байгаа л нэг шүүхтээр очиод ялаа идэл тэгэл 2 жилийн хойрхол идлэл гараад ирэхэд бөөн шарах байгаа байхгүй юу. Тэгээ гараад ирэнгүүт тэр хүүхдээ за нийгэмшүүлэхийн тулд ажиллаад сэтгэл зүйч ажиллаад одоо тэр хүүхдийг нийгэмшүүлээд одоо эргээд хэвэн амьдралд оруулахад одоо ингээд ажиллах ёстой юм байлээ л дээ. Тэгхийн бол тогтолцоо чи ирвэл тэгэхгүй учраас зарим хүмүүс чи гарч ирээл зарим хүмүүсийг одоо ингээд гараад тэр тосоод авах хүн байхгүй. Гарч ирээл дахиад хулгаагаа хийдэг. Тэгэл 4-5 удаа шийтгүүлсэн ингээд л асуудал. Эцгийн хараа янз сулаас эцгийн хараа янз бол дээр нь яг энэ дээр төр засгаас анхаарад одоо мэрэгсэн сэтгэл зүйчтэй байх хэвээр. Дэвшилттэй зүйл бол 2023 оноос эхлээд манай ч одоо ерөнхий боловсролын сургууль сэтгэл зүйч ажиллаж байгаа. 23 оноос. Тэгээд манайд бол нэг 2000, 3000, 4000 хүүхдүүд нэг сэтгэл зүйч байгаа байхгүй. Зарим сургууль 5000 хүүхдтэй нэг сэтгэл зүйч. Би одоо мэрэгшүүлэх дадлага бас нэг сургууль дээр хийсэн 5000 хүүхдтэй. Ерөөсөө сэтгэл зүйч хэмбэ гэл нэг ингээд 5 минутын яриа хийгээл хагас жил явхад тэр 3-ны нэгтэн ч хурж амжааг багт хичээлийн жил дуусч байгаа гэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйч хувьд хүрэлцээ багтай. Тэгэхээр нөгөө ер нь бол одоо олон улсд бол бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн ингээд яг мэрэгсэн сэтгэл зүйчийн баг ажилдаг. Бүр асуудалтай хүүхдийн сэтгэл зүйч гэ тэ. Одоо ч ингээд гэмтэргээс урьдчилан сэргийлье гэдэг ерөнхий лозунг чинь хоцрогдсон байхгүй юу? Сүүлийн хүүхдүүд одоо жинзил гэдэг тэрний доотлын хүүхдүүд чинь одоо айлбаа ямар үйл эднэр чинь ингээд хүүхэд болгоо онцлогтой болцсон. Тэрэн дээр очиод зүгээр нэг ингээд 200 хүүхд лекц уншаад за гой харилцгээд харилцахгүй угаасаа тэр хүүхд чинь цаг зарцуулах хэрэгтэй. Тэр хүүхдүүд чинь анхаарал тавих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр мэрэгсэн ерөөсөө ерөнхий боловсролын сургуулиас эхлээд тийм мэрэгсэн сэтгэл зүйчдийн баг ажиллах хэрэгтэй юм бэл. Олон улсад бол стандарт 250 хүүхдэд нэг сэтгэл зүйч байгаа байхгүй юу? Манайч 2000, 3000 гэдгээр арай яг хөө сэтгэл зүйч ажиллаж байгаа нь айгүй давуу талтай шинэлэг. Нэг бол ингээд
нутгшуулаад явж гин те. Цаашдаа бол өшөө анхаарад нэгэнт эцэг ихэн сал сайрнцсан амьдралаа яа гэж байгаа тэр хүмүүс хүүхдүүд зөв үлгэр дуурайл зөв сэтгэл зүйн боловсролт өгч чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр мэрэгсэн сэтгэл зүйч нь баг дунд ахлах ангийн сэтгэл зүйч авчираад суулгах ч юм да те. Тэр хүмүүс нь ажиллаг л дээ. Бүр асуудалтай хүүхдийн сэтгэл зүйч байж те. Тэр хүүхдүүд дунд янз янзын асуудалтай яа шийтгэл аваад тэнцээ авцсан юм янз янзын хүүхдүүд. Тэгвэл тэр хүүхдийг урамшуулаа те. Тэр дотор ч нэг айц буруутгал явж байгаа байхгүй. Хинтээ ч хуваалцгаа ирчин ш тэр чинь ер нь нөгөө найстайгаа очиод 9 дугаар ангийн сурагч би тэнцээ авцсан юм а хулгай хэрэг дэргээд хин ч хэлэхгүй байхгүй. Тэгэхээр тэрнтэй хин очиод тэрнтэй сэтгэл зүйч уулзаа заах юм зүйл байхгүй. Энд чинь ингээд хүн болгоо алддаг. Тэгэхээр хуульд хэрэгцсэн үед бол бас сэтгэл зүйч гэдэг шинээр одоо 23 оноос хойш сургуулиуд дээр тавигдсан ба шүү дээ. Тэгэхээр энийг хүрэлцээг бол өшөө нэмхэн зүйтэй. Нэмхэн зүйтэй. Тий. Тэгэхээр одоо хоёул нэг хуулийн сэтгэлүүгөө жоохон орё тий. Тэгэхээр магадгүй нөгөө эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэг хүүхдийн эсрэг гэмтэрэг гэдэг нэг бүтэн бүлэг яваад байгаа шүү дээ энэ дээр. Энэ дээр эцэг эхчүүд асран хамгаалагч зориулсан хүүхдийн асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэдэг нэг зүйл анги яваад байгаа. Энэ бол дандаа л нэг эцэг эхчүүдэд хамаарах зохицуулт байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас нэг сонсогч нар маань бас дийлэнх нь эцэг эхчүүд байгаа бах. Тэгэхээр асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэд эрүүгийн хуулиндаа бас заасан байгаа. Үл биелүүлсэнээс тухайн хүүхдэд охирол учирсан бол гэдэг. Би энэ дээр яг зур хоёлын нэг жишээ аваад ярьчих тий. Саяхан нэг цооноглог хүүхд унаад харамсалтай юм боллоо шүү дээ. Гэтэл тэр өрөмдлөгийн компани тэр цооногийг буруутгах байгаа нь зүйтэй. Нийгэм даяараар буруутгах байгаа нь бол мэдээж зөв. Би бол тэнийг сэргүүцэхгүй. Гэтэл тэр тийм аюултай нөхцөл хүүхдээ ингээд хайхрамжгүй орхиж байгаа нь одоо юу гэдэг энэ гэмтэргийн шинжийг хангаж болох уу? За, ер нь бол яг наад асуудлыг ч өрөөнд ярихаар ингээд олон улсад жишээ нь одоо Солонгост гэхэд сургууль болгон хүүхдийн даатгалтай байдаг гэж байгаа байхгүй юу? Амь насны эрүүл мэндийн те. Тухайн сургууль дээр нь өөрөө одоо даатгалын мөнгө хоримтлагдаад явж гин гэсэн. Тухайн хүүхдэд одоо асуудал гарах юм бол тусалцаа үзүүлнэ. За тэгээд эргээд ингээд нөгөө эцэг их асран хамгаалагч эрсдэл учруулж болох юутайгаа дандаа хамтарсан гурвалсан гэрээ ч юм уу гэрээ хийгээд ингээд хин ямар үүрэг хариуцлах хүлээх ингээд ерөнхийд маш сайн зохицуулсан байдаг. Эргээд том зургаар харах юм бол одоо нийгэмдэр хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарах юм бол энэхийн хариуцахгүйгээд маш нарийн зохицуулсан байдаг учраас тэр хэргийг зүүлчлэхэд тэр хариуцахыг хүлээлгэхэд амар байдаг байна л да. За манад бол ерөнхийдөө бол муу гэж үл хэлэхгүй. Ер нь бол боломжийн. Гэхдээ энийг өшөө сайжруулах хэрэгтэй байхгүй тий. Тэр цооног руу унжин тэр уул уурхайн компани буруутай юм эцсийнх нь буруутай тэр заамар суманд басан гэдэл бүгд л уус дээр харлаа. Тэгэхээр засаг дараагаар үзэх юм. Энэ болгоныг наривчсан тодорхой зохицуултууд байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж хэн буруутай мэдээ шинж үр хөвгтэй алдаа яа гэж бодохгүй шүү дээ. Амьдрал аргагүй хэрхэн л тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бодлогын түвшинд зохицуулах хэрэгтэй гэсэн үг. Одоо манад гэдгээ сая хүүхд хамгааллын тухай хууль гээд одоо 25-9 сарын 1-ээс мөрдөгдсөн тий 25-9 сарын 1-ээс гэж. Тэгэхээр энэ дээр анх удаага үе тэнгийн дээрлэх гэдэг зохицуулт орж иж байгаа байхгүй юу? 92 оноос хойш анх удаага хуулинд үе тэнгийн дээрлэх гэж юу вэ гэдгийг зааж байгаа. За өндөр хөгжилтэй одоо Солонгосын хуулийг үзэх юм бол яг юу вэ гэдгийг бүр манад бол ингэж байгаа шүү дээ. Бие махбодын хувьд болон сэтгэл санааны хувьд захим орчин ашиглаж нэг буюу хид хүүхдийг нэг буюу хид хүүхд одоо дарамтлах гэсэн нэг юм утгаар орсон байгаа. Солонгос жишээ нь одоо яг энэ үе тэнгийн дээрлэлийг бүр муухай харах марах гэх те 3-аас дээш секунд одоо өвсөн байдлаар чиртэгч гэдэг юм уу ингээд муухай харах марах гэдэг бүр деталь ингээд заагаад өгсөн байдаг гинэ. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо хууль эрхлэн зохицуулалтаа цаашдаа улам боловсронгуй болох хэрэгтэй те. Зарим оронд үе тэнгийн дээрлэлт гэдэг жишээ нь одоо яг нэг өсвөр насны хүүхдийн шүүхтэй өсвөр насны хүүхдийн асуудлыг тусгай одоо шүүгчнэр шийтгэх нь шүү дээ те гэр бүлийн асуудал гэж юм уу өсвөр насны хүүхдийн үе тэнгийн дээрлэх гээд тусгай хуулийн зохицуулалттай байдаг те энэ шиг одоо яг хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэдгээр өшөө илүү наривчсан юм зохицуултууд эргээд нөгөө хүүхдэд ээлтэй орчин гэдэг юм байгаа хөө хүндээ нийгэмдээ ээлтэй те одоо нэг ийм ер нь бол нийгэм даяар энэ зүйл хэрэгтэй байна төр засгийн төвшин ч гэсэн мэдээж төр засгаас эхлэн штэ дээрээсээ л эхэлнэ. Тэгэхээр бодлогын төвшинд асуудлууд баагаад байгаа. Энийг улам сайжруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол одоо ингээд нэг хилээр гараад нэг юм аваад ирлээ.
нэг био бэлтгэл гээл те. Хаач ингээ нисэх дээр мөн энэ био бэлтгэлийг оруулж ирэхгүй энэ одоо ингээ хоригсон юм гэсэн юм байхгүй л аваад ирлээ гэхэд та нөгөө хилээр усын хилээр хоригсон бараа оруулаад ирсэн байна гэл шууд яал шийтгэл өгнө гэл ингээл хэргийн ажиллагаа явагдаал эхэлдэг. Ил чин тэрний чи өөрчлөл жишээ нь юу байх юм гэхээр гэмтрэгээс урьдчилан сэргийгдэх ажиллагаа нь явагдаад бүх хүндээ таниулах хэрэгтэй байх. За энэ био бэлтгэл бол энэ хилээр оруулахыг хоригсон бэлтгэл шүү гэ те. Тэгэхээр манад энэ гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг бол өшөө илүү одоо бодлогын хүрээнд одоо энэ гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажиллаж байгаа байгууллагч салбар дундээ уялдаа холбоотой ингээд сайн ажиллах хэрэгтэй гэж ажиллах хэрэгтэй л гэж харж байгаа л да. Тэгэхээр маань нэвтрүүлгийн цаг манд дуусна нэлээд төгсөн байна те. Тэгэхээр одоо хоёулаа сонсогч өсвөр насны дүүнертэй хүүхдүүдэд зориулаад магадгүй үе тэнгийн дээрлэлт юм уу ямар нэгэн гэмт хэрэгт одоо хохироод байдаг штэ. Энэ талаараа хамгийн түрүүнд хаана хандах вэ гэдгийг товчхон хэлээд өгч те. Мэдээж цагдаагийн байгууллагад юм уу нэг ер нь бол хүүхдийн сэтгэл зүйн онцлог өсвөр наснд ирэхээр нөгөө бага насндаа эцэг их төвтэй байж байгаад найз нөхөд төвтэй болчихдог байхгүй. Найздаа хэлдэг. Сайн нэг хэрэг дээр ажиллаа. Найздаа хэлснээс болоод найз нь цаашаа хэлээд өөрөө эвгүй байдалд ороод бүр хэрэг хүндрээ авчих. Тэгэхээр том хүнд эцэг их нийгмийн ажлын багштай ба сэтгэл зүйчтэй хэлээрэй гэж хэлмээр байна. За дээр 1 минут байгаа юм байна. Хүүхдүүд хэлэхэд бол миний өмгөөлж ясан хэрэг дээр нэг дээрвэн бүлгийн толгойлогч хүүхэд одоо яг зөвлөөд өгсөн чинь нэлээч гайгүй амжилттай өмгөөсөн тэр хүүхэд одоо коллежийн захирал болсон байхгүй ирээдүйд. Тухайн үед 5 жилийн ял аваад ял хойшиж ирсэн биз дээ. Идлээгөө. Тэгэхээр ер нь бол зөв ял аваад шийдэх үсэн ч гэсэн бүх юм дуусч байгаа биш байхгүй юу? Тэрний ард ирээдүй байгаа боломж байгаа. Хүн өөрөө одоо зөв шийдвэр гаргаад явах юм бол нөгөө санаа зүв бол заяад зөв шүү. Тэгэхээр өөрийгөө битгий голоорой боломж байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Спутник Монгол радио 92.5 байлаа. Өнөөдрийн зочноор өмгөөлөгч Бат Утган маань ирж та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн баг. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Сонсогч нараа. За